Авга авахнарчууд бол Архангай онон туулаас нүүдэллэн ирээд 300 гаруй жилийн түүхийг өнгөрүүлж байгаа Монгол ёстой. Өдөөгөө Шилэнгол аймгийн авга хушуугаар голтой нутагт амьдарч байна. Авга авахнар нутаг нь эрт дээр үеэсээ цоор дуугийн үлгий, айраг цэгийн үлгий гэж алдаршсаар ирсэн түүхтэй. Монгол морины дөрвөн их төрлийн нэг хэмээгдсэн авга хар адуу бол уулын сэнсэн хар адуунаас улиралтай. Сэнсэн гэдэг үг нь Баянтүг сумын нутаг дэх хар өнгөтэй хад чулуугаар үрээлэгдсэн булгийн нэрийдэл. Мөн энэ нутгийн сэнсэн гэдэг сүмийн самгийн адуу сэнсэн хар адуу гэдгээ. Энд дэх байгалийн тэрхүү өнгийг адууд нь аваад заяаж төрдгийг хинч бахархын шүтнэ. Сэнсэн хар адуу нь хатуу туурайтай адууны төрөл. Авга хушууны хойд биеийн шилэрхүү газар галт уулны аржгар чулуу нийдэм тархсан газар нутгаар үйлсэлтэй байдгаас хад чулуутай газар алждаггүй сүүнээрээ давхалтахаар туурайгаас нь галын оч бутарч байдгаа гэлцдэг. Энэ авга хар адуу энэ сэнсэн булгаанд дагсан ширээд энэ чинь ингээд нэг сэнсэн булгийнхан 100 дорн сэнсэн булг урасж байгаа шүү. Энэ хаваараа их хар адуу олонтой. Сэнсэн хар адуу энэ хар ширээгэнд дагаж их хар адуу олон төрдөг гэсэн шүү. Тэгээд яг уулаас хар адуу. За одоо ер нь ойрын жилээс жоохон өрлийн зүрх жоохон өндөр азаргантар тавиад. Тийм байна. Жоохон тиймнээс ирсэн да. Арай энэ бие бүтээл. Тий, биеэр их таалах болсон. Авга нутгийн хойд биеийн Баянтүг сумны цэнгэл булга гацаагаар хөгжилтийн гэж хар адуу үе дамжин малтсан айл сүжгмэг нутгийн ингэр хяр хөндөй цайдмаар нутагланган байдаг. Хостаачлалтын дүрмээс нутаг хуваасны дараа эднийхэн 10-аад л адуу хувааж олсон ч удад төдөлгүй 200 гаруй болгон өсгөж үржүүлсэн ажилж өөдрөхөг айл. 65 оноос эхлээд би 18-тай адуунд явсан. Адуунд яваад одоо яхаа манжингүй хамгийн түрүү намайг үрээ хайрна. Одоо үрээ хайрч үрээний би хөндөрүүлчих нь одоо цаана анд идэгдэн. Одоо адуу манай гэж байна. Одоо манай үдэш одоо сайхан уус амтан унтлаа бүрийгээр ганада. Адууны хаан дээр дөөр очоод адууганд ясгаад ингээд тойроод өглөө үүр цайлаа үүр сайхангараа нар гарлаа одоо тэгээд орхио гэдэг чинь өөрийнх нь ярам адуу манжсан одоо чинь хэмжээтэй тор болчихсон шууд явхын газар байхгүй нэг 2 замаар л одоо хөөж юм отороогоор энэ явах чинь гэцүү шүү одоо нэг тор машин энэ засмал замын дагнуу өмнө хэдэн жил 80-аад онд бас манай Баянтүгт бас өвс бэлчээр гандангуудаа хүүхэд адуугаа аваад бас мотороор явж ийсэн. Тэгэхэд зовж ийсэн. Аавын хүү адилгүй 13 тэгшгүй гэж өвгөн адуучнаас адуу эрднэн гэдэг арын шинжангийн хөвлөж төрсөн баг хүү хөөжилт байлаа. Дундад сургууль төгсөж ирснээсээ л хойш адуу малтай ноцолтон гүйснээ бодвол хөгжилт одоо ч 30 гаруй жил адуу малсан хуучин адуучин болжээ. Адуучинтай таарахгүй ажигч гярхай вилс адуучин хөгжилт байсан юм. Намайг баг байх чинь аав ээж гүгэн жилдээ саагаад байж исэн намайг сургууль зэрэгт. Жилдээ хэдэнгүү бараад уурснаа байж исэн. Би одоо ирэх өдөөнөө ирчгээд айлгэр болчиход тэгээд захталгүй тэгээ яхаж худалдаад яваа. Лаяр орон. Тий. 2-3 төрөөр хөдөлж ирсэн. Нэг цамааны нэг төр. Сайн. Дараа өглөө очвол дараа өдөркөө бүр гарчихна. Аюулаа нэг ширээ тавьчихад тэрнийхээ арахаан сөгчгөөд айргийн худалдаас авчихдаг. Үгүй аваачих уу те? Үгүй. Өмнө өдөр гүгээс авчих магатар нь 2 айрган 200 жин аваад. Жилийн жилд гүс ажилласан гэж жилдээ мар хэдий гүс цаад. Жилдээ одоо 20 30-аад гүс аа. Дээр зүүнний 90-ад оны хошуу орон нутгийн найр наадмаар сав дүүрэн хэлгүүлсэн цэгээ жиндээ хэдэн төгрөгийн үнээр худалдсан явуул 8-чин хөгжилт авгаатайхан хоёул байсан. Хиймэрс үл болсон хар адууг хамаг эрт зөвсөмжүүлэн малтсан. Уран хард нэрт тэмдэг үүдэж явсан. Цэгийн баар нээж ажилуулсан. Хүжилтийн шин зууны бошхон дээр энэ бүхний хийж явсан нь холын харалттай вилс хүний хийдэл гэхэд ашиг орлого арай татварсан адуу малаас орлого юу үүдхийг сэтгэж явсан нь адуу эрдний удам залгуулж авахыг бодсон хайр хүслийнх нь байсан бичээ. Одоо энэ манай айлсын чинь нэг өхөр өсгөө нэг өхөртэй усууд ямар сандаа баян голын усууд танд гэдэг тийм. Тийм 100 адуу өсгөрөн 100 өхөртэй байсан усууд манддаг болсон. Тийм. Энийг хатгал үлдээх. Үлдээх 2 азраа дуулж зэдэн байл.
Сүж нутгийн хэдэн үеийн адуучин удамт айлын Сүжийн сар нэрт жижигхэн охин нь 5 настай л байж морин нуруунд гарах хэмээн ундалжина. Адууд нутгийн удам залгасан өрхийн үрнэлхэн хүртлийн хүү адуу моринд хайртай араншин зангаан өвлөн өсөж төлжнөө. Ямар нэртэй энэ? Сүжийн сар Хэдэн настай? 5 настай. Сургууль сууж байна уу? Сууж Чи морин дуртай юу? дуртай. Морин унах дуртай юм уу? Дуртай. Морноос айхгүй юу? Айхгүй. Чи хэдэн настай морин унасан? 4 настай. 4 настай морин унасан юм уу? Яа, 1 жил унасан байж таа. Морин унаад яваад дил нөр. Дил Аав надад ч унасан. Надад ч сайхан юу? сайхан. Энэ морин морин. Миний мара. Миний мара. Энэ ямар өнгөтэй морин? Хөрөнгөтэй. Хөрөө өнгөтэй. Маамунашир манай хоёлан тоглоё. Аав ээж хоёрын ачлан тоглоом биш юу. Хөрөн бага готлоо. Дэ нутгаар дүүрэн алаг бараан адуу, хангай нутгаар дүүрэн хар бараан адуу. Цэнсэн булгийнхаа дэмжин дээр атрагуулынхаа ингэр хормойгоор авах хар эрэх дураараа тоглон хүн бэлчин хүн байна. Одоо Цэнсэн харан зөвхөн Цэнгэл булгийнх нь онгон талтал биш, авгын нутаг бүрт цаашлаад Монгол нутгийн газар бүрт өснө төлжих болжээ. Тэрчлэн Цэнсэн харан ав нутгийн хиймэр болж авах хар адуу нэрийг алдаршуулан монголчуудын морь адууны онцгой төлөвлөл болон дэлхийд алдаршиж байна. Мөн ч алдаршсаар байх болно. Өдөр нөмөрсөн хитэн хараа сүйрсэн далайхараа сүргэн бараа дуртан талаа сүмбэр богдон амин сүтэн авгахар атомын үрснэ асны торын дэлхийг хамгаднаа